хоош мэдлэгтэй тавлаар модул би уучлаарай. Би өөрөө үед бичлэг хийгээгүй бас л уучлаарай. Би яагаад ингээд жоохон ингээд уйтгартай, жоохон ингээд муухай дүү байгаад байгаа вэ гэхээр ингээд бид нэр одоо улсын сургууль бүх ингээд одоо сургуулиуд бараг бүх ингээд сургуулиуд бараг ингээд 5-ны 4-ний 5 нь бараг ингээд цалингүй болоод байгаа хгүй юу. Тэгээд ингээд би ингээд багшигаа амар санаад тэгээд би бүр ингээд хичээлдээ ормоор санагдаад хичээл дээр амар найзуудтайгаа уулзаад тэгэл найзуудтай амар гоё тийм завсарлагаанаар гоё юм яриад тэгэл найзуудтайгаа санаад байгаа хгүй юу. Тэгээд ингээд яагаад ингээд бүр 3-7 хоног болчихлоо 4-7 хоног болчихоо мэдхгүй амар их 7 хоног ингээд би энэ өнөөдөр нэгдэг өдөр тэгээд өчигдөр би бодсон гооч энэ бурхан минь ингээд хичээл ороосоо гэсэн чинь бас л дарга нар ах ихтнэр дахиад манай бид одоо багш нарт одоо цалингаа өгөхгүй тэгээд бид нарыг одоо дахиад л 7 хоног хойшлуулад барыг ингээд цалингаа өгөхгүй л байгаа тэгвэл ингээд одоо ингээд бид нар барыг ингээд сургуульгүй боллоо, эрдэмгүй боллоо, хичээлгүй боллоо, хөгжилтэй найзууд маань байхгүй боллоо, тэгээд багш маань байхгүй боллоо. Тийм болохоор ингээд хурдан цалинаа нэмээд тэгээд ингээд бид нар хичээл бид нар хоцорлолт арах гэдэг байхгүй. Тэгээд ингээд багш ингээд би өөрөө замуудад байгаад би ингээд 2-7 хоног 1-7 хоног нэг хичээлээ хүлээсэн. Тэгээд болохгүй болохоор нээж 2 намайг замуудад ирээ гэд. Тэгээд бид нар замуудад ирээд үеэлэндээ яагаад тэгээ үеэлэндээ байж байгаа байхгүй би одоо яг тэгээд би ингээд би ингээд ер нь бол багш нарын цалин гэдэг гашигтай юм хийх гэдэг байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө бол би багш ер нь бол би дарга нарт хэлээд тэгээд ингээд дарга нараа ахны хичнэраа ингээд маань бидний одоо улсын сургууль тэгээд бараг ингээд бүх багш нарт ингээд цалиныг нэмж өгөөрэй. Тэгээд ингээд бид нар ингээд цалин одоо манай багш цалин бидний багш гэчгүй. За бидний багш цалингүй байвал хичээл орохгүй. Тэгээд ер нь бол бидний багш цалингүй байвал бид нэр эрдэм сурахгүй. Бид нар тэгээд цаашаа юу хийх юм бэ? Тэгээд бид нар ер нь бол амар гэртээ уйдаад тэгээд даалгавраа ер нь бол би ингээд хийж байгаа. Гэхдээ ингээд яг ингээд би ингээд хийгээд тэгээд багш руугаа илээд явуулах гээд хахад ингээд манай одоо элчинд интернет байдгүй. Яагаад гэвэл тэнд ингээд ийм хөдөө газар шиг гэж тэ нэг жоохон интернетгүй зөвхөн интернет байхгүй. Тэгээд энд ирэхээр ингээд би ингээд одоо ингээд хичээлээ ингээд хийгээд явуулах гэхээр мартаад. Тэгээд би өнөөдөр явуулах гэж шийдсэн. Тэгээд ерөнхийдөө бол багш нараа дарга нар ахаа хичээ. Тэгээд ерөнхийдөө бол цалинаа нэмээд өгөөрэй. Багш нарын маань цалиныг нэмээд өгөөрэй. Би одоо манай багш бараг бүр хэдэн настайгаас хэлсэн бараг нэг 20 жил ажиллана хаа.
Ямар ч гэсэн компьютер ахта компьютер 13 жил ажилласан баха мэдгүй байна. 18 ч юм уу мэдгүй. Манай багш лавдаг бүр амар удаан ажилласан. Тэгээд ер нь бол багш нар одоо би багшаа санаад байна. Тэгээд найзуудаагаа санаад байна. Тэгээд сургуулаа санаад байна. Тэгээд ер нь бол би ийм л юм яхахыг шийдсэн дөө. Тэгээд ингээд ерөө ингээд надын бидний ингээд хичээл суулга байхгүй болвол бид нэр тийм одоо ингээд муухай хүмүүс болно. Ингээд жоохон юм тиймэрд амьдралтай болно. Тийм. Эдэмгүй бол толгойгүй гэж одоо ингээд би танарт жишээ болгож үзүүлье. Одоо ингээд та нар ингээд нэг юм ээж чинь ингээд шампан аваад ирээ. Нэг зарим аваад ирээ гэсэн чинь тэр зарим нь олдгүй. За Алиска гэдэг зарим аваад ирээ гэсэн чинь Алиска гэдэг юмыг уншиж чадахгүй. Тэгээд одоо уншиж чадахгүй болохоор бүр цаашлуул бүр маш амар болох болохоор тэгээд ер нь төр засаг гэх юм одоо би жимдэггүй байна. Дарганал ихцнэрээ ах ихцнэрээ цалинаа нэмээрээ тий. За баярлалаа. Лайк болон subscribe дараарай. Баярлалаа.